За, сайн байцгаана уу? Өнөөдөр бүгдээрээ хамтдаа үргэлжлүүлээд топик 2-ын унших 9-өөс 12 хүртэл хамтдаа ажиллацгаана. За, 9-өөс 12 дээр юу гарч байгаа гэх юм бол дараах их болон тэгээд энэ график бас байгаа. Тэрнтэй агуулга тохирохыг нь сонгох байгаа. За, эхнээс нь бүгдээрээ хамтдаа 9-ийг ажиллаад явъя. За, 9 дээр яг хийхэд нэг 2 зүйл байгаа миний мэдж байгаагаар. Эхнийх нь болохоор энэхүү текстээ ингэж уншиж бүгдийг нь уншаад доор хариултуудаасаа сонгоно. За, нөгөөх нь болохоор энийг шууд уншихгүй зүгээр гарчгийн хальт хараад доод хариултаасаа хөгөөд зөвийг нь дугуйлах бас боломжтой байгаа. За, эхлээд ямар ч 9-ийг бол зөв текстийг уншаад 10-ыг нь болохоор хариултаас нь хөгөөд дараачихын тэгээд нэг хийгээд үзье. За, эхлэе. 제3회 인주시 영상 노래 대회. За, 3 дахь удаагийн Инжу хотод зохион байгуулагдж байгаа дууны тэмцээн байна. За, 영상 гэдэг нь болохоор өөрийгөө дуулж байгаа бичлэг хийгээд явуулдаг. Тэрийг хэлж байгаа. Тэгэхээр онлайн энэ дууны тэмцээн юм байна л да. 제출 방법 гэж юм байна болохоор 자, саяны 여기 일개의 가락 замыг хэлж байна. 노래하는 영상과 신청서를 이메일로 전송. За, дуулж байгаа тэр бичлэгээ өргөдлийн оролцох хүсэлтийн хамт 메일ээр илгээнэ гэж байна. 신청서는 인주시청 홈페이지 게시판에서 다운로드 가능. гэдэг нь болохоор за тэр нэг оролцох хүсэлтийн анкет байгаа шүү дээ. Тэрийг болохоор Инжу хотын захиргааны веб хуудасны оруулах тэр мэдээлэл оруулдаг хэсэг байгаа юм л да. Тэндээс татаж авах боломжтой гэсэн байна. За, 제출 기간 гэдэг нь болохоор за тэрийг өргөлийг илгээх хугацаа нь болохоор за 2024년 11월 1일부터 15일까지 гэдэг нь болохоор 24 оны 11 сарын 1-ээс 15-ны хооронд 27 хоногийн хугацаатай. За, 결과 발표 гэдэг нь болохоор за тэр нэг шалгаруулалтын үр дүн гэж хэлж байна л да хамгийн сүүлийн. Тэр нь болохоор 11 сарын 29-ний 5 дахь өдөр Инжу хотын захиргааны веб хуудасанд оруулна гэсэн байна. За, хариултыг харъя. 결과는 이메일로 알려준다. За, энэ сүүлийн үр дүн нь болохоор шалгаруулалтын авиг болохоор имэйлээр мэдэгдэнэ гэж байна. Гэсэн чинь энэ дээр болохоор 홈페이지 гэсэн байгаа тийм. Тэгэхээр эхнийх нь шууд биш. хоёр дахь нь 11 сарын 29 хүртэл 신청서를 내야 한다 гэдэг нь болохоор 11 сарын 29-ний дотор хүртэл тэр хүсэлтээ өгөх ёстой гэсэн үг. Оролцох хүсэлтээ гэсэн чинь энэ дээр 11 сарын 1-ээс 15 хүртэл гэсэн байгаа тийм. Дээрээс нь 11 сарын 29-нд ч яагаад биш вэ гэхээр 29-ний өдөр чинь болохоор тэр шалгаруулалтын үр дүн гарах өдөр шүү дээ тийм. Тэгэхээр тэрийг нь тойруулаад хийсэн байна. Энэ буруу. 3 дахь нь 신청서는 홈페이지에서 내려받을 수 있다. За, өргөдөл нэг гаргах оролцох хүсэлтэй болохоор тэр юу веб хуудаснаас татаж авах боломжтой гэж байна. Энэ дээр бас гэж хэлсэн те Инжу 시청 гэж байгаа 홈페이지 게시판에서 다운로드 가능 гэдэг нь болохоор 내려받을 수 있다 гэдэгтэй утга нэг гэсэн үг. Хоёлаа татж авна гэсэн үг. Тэгэхээр 3 дахь нь байх боломжтой байгаа. Тэгээд 4-ийн ямарсаа харъя. 노래하는 영상은 직접 가서 제출해야 한다. За, дуулж байгаа бичлэгээ аваад шууд очиод тэндээ ингэж илгээж өгнө гэсэн байна. Тэгэхээр 4 дахь нь биш, 3 дахь нь зөв хариу болж байна. За, 10-ыг харах юм бол бүгд хариугаас нь эхлээд харъя гэсэн тийм. За, ямар ч эхлээд бүгд 9-ийг уншиж энэ дээр асуултыг нь 택배로 가장 많이 배송되는 물건은 за, хүргэл дээр хамгийн их хүргэгдэж байгаа зүйлүүд юу вэ? Ямар юмнууд байна вэ гэдэг асуулт байна. За, хариултын эхнийх нь харъя. 택배로 배송되는 물건 중 의류가 가장 많다. За, энэ болохоор хувцсыг хэлж байгаа. Хүргэл дээр хамгийн хүргэгдэж байгаа энэ зүйлүүдээс хувцас хамгийн их байна гэж байна. Хувь нь гэсэн чинь хувцс нь 25, энэ дээр хоолхонс 31 гэсэн байгаа учраас энэ бол биш байна. Хоёр дахь нь 택배로 화장품이 배송되는 비율이 10분보다 낮다. За, ингэараа хүргэл дээр гоо сахны бүтээгдэхүүн байгаа шүү дээ. Нүүрний бодог
тэрний одоо ингээ хүрэгдэж байгаа хувь нь болохоор хоол хүнснээс бага байна гэж чинь. Тэгэхээр энэ чинь 19 байгаа. Нөгөөд нь хоол хүнс нь 31 байгаа. Тэгэхээр чинь тэрнээс бага гэдэг нь зөв гэсэн үг байхгүй юу? За энэ зөв байж болохоор 3 дахьыг харъя. 택배로 운동용품이 배송되는 비율은 10%가 넘는다. За хүргэлтээр энэ одоо спортын одоо дасгалын төхөөрөмж одоо хэрэгсэл эдэр байгаа шүү дээ. Тэр хүрэгдэж байгаа хувь нь 10%-ийг давж байна гэж байна. Тэгсэн чинь 운동용품 гэсэн чинь 8%. 8% гэж тийм. 10 хүрэхгүй байгаа учраас энэ буруу болчихж байгаа гэсэн. дөрөвдүг нь 택배로 전자제품이 배송되는 비율이 두 번째로 높다. За хүргэлтээр энэ цахилгаан одоо хэрэгсэл байгаа шүү дээ. Тэдний хүрэгдэж байгаа хувь нь болохоор хамгийн ихээр 2 дугаарт бичигдэж байна гэсэн чинь энэ чинь бүр энд байна те 13 гэсэн чинь 1 2 3 4-т бичигдэж шүү. Тэгэхээр энэ буруу болчихж байгаа. Тэгэхээр зөв хариулт нь 2. За ингээд хариултааснаас хайж болдог байх шүү. За дараагийнх нь харъя. За хамтдаа бүгдээ нэг агуулгатай адилхан нэг нь сонгохоор нь уншаад үзье. 인주로봇 연구소는 작년에 이어 올해에도 겨울 방학을 맞은 인주시 초등학생들을 대상으로 교육 프로그램을 운영한다. За 인주 робот ингээ хүрээлэн судлалын юм газар байгаа юм байна. За тэр бол өнгөрсөн жилийг үргэлжлүүлэн энэ жил ч гэсэн өвлийн амралтыг тохиолдуулан инжуотын одоо баг сургуулийн ингээ сурагчдыг хамруулан боловсролын тийм хөтөлбөр зохион байгуулж байгаа юм байна. 여기에 참여하는 학생들은 за энэхүү одоо хөтөлбөрт оролцож байгаа энэ сурагчид 연구소에서 직접 로봇을 만들어 보고 за энэ судлалын хүрээлэн тухайн роботыг шууд ингээд очиод одоо хийж үзээд дээрээс нь 조종하는 체험을 할 수 있다. За очиод бүр ингээд хөдөлгөөд удирдаад тиймэрхүү зүйлүүдийг өөрийн биеэр туршиж хийж үзэх боломжтой байна. 이 프로그램은 로봇 과학자가 되기를 희망하는 학생들에게 특히 반응이 좋다. За энэхүү хөтөлбөр нь робот хөгжүүлэлтийн тийм мэрэгчлэн болохыг одоо хүссэн мөрөөдөж байгаа. За сурагчдад илүү ингээд таатай байгаа юм байна. 자, 연구소는 내년 겨울 방학에도 이 프로그램을 진행할 예정이다. За саяны робот судлалын одоо энэ хүрээлэнгээс дараа жилийн өвлийн амралтаар ч гэсэн энэхүү хөтөлбөрийг дахин явуулах бодолтой байгаа юм байна. 자, 이 프로그램은 올해 처음 시작됐다. энэхүү хөтөлбөр нь энэ жил анх удаага ингээд зохион байгуулагдаж байгаа хэлж байгаа. хоёр дахь нь 내년에는 이 프로그램이 학기 중에 진행된다. За энэхүү хөтөлбөр нь дараа жилийн одоо семестрийн үеэр зохион байгуулагдана гэж байна. гурав дахь нь 연구소의 과학자가 학교로 직접 가서 교육을 해준다. За судлалын хүрээлэнгийн одоо тийм роботын тийм мэрэгжилтэн сургууль руу өөрийн биеэр очиод энэхүү хөтөлбөрийг одоо удирдан явуулна гэсэн байна. дөрөв дахь нь 이 프로그램은 로봇 과학자를 꿈꾸는 학생들에게 인기가 많다. За энэхүү хөтөлбөр нь болохоор тэр робот хөгжүүлэлтийн одоо юм мэрэгжилтэн болохыг хүсэн мөрөөдөж байгаа ингээд сурагчдын дунд илүү нэртэй байгаа мэнэ. Тэгэхээр энэ болохоор одоо энэ дээр 반응이 좋다, 인기가 많다 гэдэг нь болохоор ерөнхийдөө хоорондоо адилхан агуул утгатай гэдээ ойлгож болно. Тэгэхээр зөв хариулт нь болохоор 4 нь байгаа шүү. 자, 12을 бүгд хамт харцгаая. 지난 23일 한 차량이 산길에서 미끄러지는 사고가 발생했다. 자, өнгөрсөн 23-ны өдөр нэгэн машин одоо уулын замаар явж байгаа талтарсан иймэрхүү досол гарсан байна. 이 사고로 차를 운전하던 김 씨가 의식을 잃자 함께 있던 김 씨의 개가 차에서 빠져나와 근처 마을로 달려갔다. За энэхүү ослын улмаас тэр машин барьж исэн Ким гэдэг. За Ким болохоор ухаан алдаад хамт байсан Кимийн нохой нь машинаас ингээд буугаад юу яцсан ойролцоох тосгон руу ингээд зугтсан явцсан юм байна.
주인 없는 개가 계속 짖는 것을 이상하게 여긴 마을 사람들이 за ингээд нэг эзэнгүй тэр хувьд ингээд эзэнгүй тэр нохоо нь болохоор байнга тэр аваар ингээд хуцаад байсныг одоо тэр хавийн толгоны оршин суугчид жоохон тэрийг хачирхалтай ямар сони ингэж юу болсон юм бол гэж бодоод нөгөө нохоог хойноос нь ингээд дагаа явж байгаад буцаа нэг осолд орсон кимийг олж илрүүлсэн байна. Олсон байна машинаас. 사람들의 신고로 гэдэг нь болохоор тухайн одоо тосгоны иргэдийн тэр дуудлагаар одоо Ким 씨는 병원으로 옮겨져 치료 중이다. 임직으로 골격등 одоо 임шлэгдэж байгаа юм байна. Ким 씨는 개를 근처 마을로 보냈다. За Ким өөрийнхөө нохойг болохоор ойролцоох тосгонд руу явуулсан гэж байна. хоёр дахь нь Ким 씨는 등산을 하다가 사고를 당했다. За Ким болохоор уулан давирч яагаад за осолцсон гэж байна. гурав дахь нь 마을 사람들이 키우던 개가 Ким 씨를 발견했다. За тосгоны иргэдийн ингээд тэжээж байсан тэр нохой Кимийг олсон гэж байна. Тэгэхээр тийм байгаагүй. 사람들은 개를 따라가 사고가 난 것을 알게 되었다. За хүмүүс тэр тосгоны иргэд байгаа шүү дээ. Тэр нохойг дагаж яваад осол болсон газрыг ингээд олж мэдсэн гэж байна. Тэгэхээр зөв хариулт нь 4 болж байна. За өнөөдрийн хичээл энэ хүртэл байлаа. Бүгд хамтдаа дараагийн хичээлээр уулзцгаая. Баярлалаа.